Ямар ч байсан энэ зурган дээр үзэгчдийг хартлан тайлбар хийхгүй байж байна. За тайлбаргүй зураг. Тайлбаргүй зураг. За энэ зургийг үзэгчдээ хамтдаа ярилцмаар байна. Чи ч гэсэн бас энэ дээр өөр санаа бодлоо. Паркын газрын асуудлыг шийдэхэд та хоёр хэрэгтэй байна. За Супермен, Бэтмен хоёр маань тэгэхээр ер нь хүүхдийн кинон дээр ч гэсэн тийм ээ. Супермен, Бэтмен хоёрын аль нь илүү хүчтэй байдгийг бэ? Аль нь илүү ялаад байдیں۔ Хоёулаа эзэн ялаад байд юм уу? Бэтмен арай илүү 50% хувьтай юу штэ. Хүүхдүүдийн хувьд ялангуяа хөвгүүдийн хувьд бол Супермен, Бэтмен хоёулаа баатар. Тэгэхээр энэ хоёрыг яг баатар болж хүүхдүүдийн энэ паркийг авраач гэсэн үүднээс одоо санаачлан хийсэн энэ зураг бол өнөөдөр бас фэйсбүүкчдийг нэлээд байлдан дагуулж Бэтмен, Супермен хоёр маань тийм ээ. Хүүхдүүд маань парктаа үлдэхийг маш хүсэж байна. Паркийг аврах хөдөлгөөн гэдэг Монголын залуучуудын холбооноос тийм үйл ажиллагаа санаачлагын зохион байгуулж явж байгаа үйл ажиллагаа маш бүтэмжтэй сайхан явж байгаа гэж бид нар бодож байгаа. Тун утгагүй парк маань ерөөхдөө 100% хүүхдүүдийн залуучуудынхаа мэдлэлд очивол маш сайн байна. Урд нь ч одоо тэгээд парк одоо ч паркийн баг хэсэгхэн дайнд хашаанд нь парк ч паркийн хашаанд дотор өөрсдөө хэсэгхэн дайнд байгаад байгаа тийм ээ. Бусад квадрат метрүүд нь одоо том компаниуд үйл ажиллагаа эхлээд барилга бариад ресторан зоогийн газар ажиллуулаад ингэ явж байгаа юм байдалтай байгаа. Тэгэхээр ерөнхийдөө парк хүүхд залуучуудын чөлөө цагаа өнгөрөх газар угаасаа байдгүй цөөхөн гэж худлаа яриад яг тийм ээ. Угаасаа байхгүй байгаад энэ ганц байгаа паркын хэдүүл авраад үлдэх юм боломж болцсон хэр байгаа болоо Бэтмен хоёр минь. За энд бас парк аврыг хөдөлгөөн дээр ТV телевизийн одоо мэдээллийн хөтөлбөрөөр явсан мэдээг Монголын залуучуудын холбооныхан маань одоо шеэрлэж аваад манай телевизийн мэдээллийн хөтөлбөрийн хэсгийг YouTube-д байршуулж Twitter-ээр цацаж байна. Яг одоо 3 минутын өмнө энэ бичлэг орж ирлээ. За парк аврыг залуучуудаа парк аврыг гэж байна. За оюутан залуучууд гэлтгүү. 10 жилийн хүүхдүүд цэцэрлэгийн хүүхдүүд гэлтгүү. 10 оюутан залуучууд маань ч гэсэн парк дагуулдгийг бодож байгаа. Бид парк дагуулдгийг бодож л байна.